За Баасан дэлгэрийн тухайд миний өмссөн гутал номоо гаргаад одоо 2 дахь номоотойгоо Номын Баярт оролцож байна шүү дээ. Төгсгөл өгөө. Ер нь өмнөхөөсөө ер нь хэр их товчлолтой байна. Энэ удаагийн Номын Баярыг бас хэр их яатан сэтгэл тавин хүлээв. Номын Баяр өөр амьсгал өөр нөгөө ингээд нэг юм vibe хадгалагдчихдсан байлээ. Ингээд суугаал кофе уугаал дуу сонсоод хүмүүс ирээд айгу гоё. Тэгээд тэр нь бол хүлээсэн. Яг номтойгоо холбож бол хүлээсэн хүлээлт бага байсан. Миний эхний ном бол одоо хүн болгоны амьдралд байдаг зүйлүүд ингээл гараад исэн болохоор олон хүний сэтгэлд хүрсэн. Тэгээ тэрнийхээ дагуу надад ч гэсэн зөндөө сэтгэл ирсэн. Би бүр одоо өөрийгөө би юм битсэн бах таач гэж бодсон. Тэгээд эхний ном бол тийм байсан. Дараагийн ном бол яг үннийг хэлэхэд миний ерөөсөө нэг өөрийгөө ойлгохгүй байсан үеийн дотоод зөрчилдөөнтэй мэрэгжилдээ эргэлцсэн, өөртөө эргэлцсэн, харилцаандаа эргэлцсэн, бүх юмд эргэлцсэн тийм төвөгтэй үе байсан. Тэгээ тэрнээсээ гарах гэж эхний номынхоо олсон мөнгөөр аюу гэрээсээ гарсан. Би бараг 10 гаруй удаа үр хүчээ бэлдэж ачаагаа бэлдэж гэрээсээ гарсан. Тэгээд энэ тэнүүгээр явж агаад тэр дундаас хамгийн одоо надад нэг ухаарлаа харилсан. Тэгээд нэг энэ хэсэг нь гоё байсан да гэсэн юмудаа нийлүүлээд энэ төгсгөл үгүй гэдэг номоо гаргасан. Тэгээд би тэгж тэнд явж яваад ерөөсөө одоо юу гэдгийг амжилт олоод ч юм уу анкимэштэй энтер гэдэг шийдэлт бол өрөөгөө зүгээр угаасаа л хүний амьдрал чинь 60 зал ээлжилдэг юм шүү дээ. Би энийг ингээл одоо өөрийгөө нэг өөрөөр төсөөлвөл те яагаад энтер гэж романтиклаад авах шаардлагагүй байна гэдгийг л ойлгосон. Тэгээ тэрийгээ яагаад чи ийм ном болгоод өөрөө тэр 20 эдэн насны тэр юмыг үлдээх нь надад илүү гоё санагдаад тэгээд ном гаргасан. Би болохоор ойрын хугацаанд айгүй сайн уншигч бай гэж бодож байгаа. Ингээд зүгээр яг санаанд орсон юм бичиж дэж болно л да. Гэхдээ миний үгийн баялаг айгүй сул юм байна. Би бас зарим хэл зүгийг мэддэггүй юм байна. Тэгэхээр ямар ч хэсэг нэг жил тасралтгүй уншия гэж бодож байна. Би нөгөө миний өмссөн гутал номыг маань уншсан хүмүүст зориулж хэлмээр байна. Миний өмссөн гутал бол ингээд аав, ээж, хайртай хүмүүс гэх бүх хүний амьдралд одоо ингээд ямар нэгэн байдлаар байдаг хүмүүсийн тухай бичсэн учраас дотн халуун дулаан өөртөө ижилхэн санагдсан байж болно шүү. Дараагийн ном нь бол миний нөгөө нэг би айгу гадагшаа чиглэж амьдэрсэн юм билээ. Нийгмийг сайн сайхан болгоно, бусдад хайр болно, нийгмийг өөрчлөн шодрогстой тэнцэнэ гэдэг. Тэр болгоны дунд өөрийгөө анзаараагүй. Тэгээ асар их зөрчилдөөн дунд ороод тэгээ би үнэхээр шүдээж угаах чадахгүй болтлоо гэртээ ингээд хөвтөд гутарж үтсэн. Тэгээ би тэрийг бичих ёстой гэж бодсон. Яа гэвэл одоо хүн болго айгу ядарч байгаа, тамирдж байгаа. Тэгэхээр магадгүй начиг байдалд орсон хүнд л энэ ном тус болж магадгүй. Тэрнээс миний өмсөн гутлыг өмсөн сэтгэл зүгээр унших юм бол унаа шүү л гэж хэлвэр энэ да.